сайн байцгаана уу? Өглөө өдөр арай мэндийг та бүхэндээ хүргэе. За хэрвээ та бүхэн анзаарсан бол бид нэр яг ер нь гадаад руу явхад ажилд сурч аялахдаа энэ чиглэл дээр яг юунууд дээр анхаарах вэ гэдэг дээр цуврал жижиг бичлүүдийг хийгээд явж байгаа. За өнөөдрийн одоо миний ярих сэдв юу вэ гэхээр байр буюу одоо орон сууцтай юун дээр анхаарах хэрэгтэй байдаг вэ? Ямар зүйлүүдийг одоо нэг эртнээс төлөвлөх хэрэгтэй вэ гэдгийг одоо өөрийн тулж байгаа энэ яг замнал дээрээ тулгуурлаа та бүхэнд хэлээд өгье гэж бодож байгаа шүү. За байр хайх. За байр хайхтаар хаваад үзэнгүүт мэдээжээр хамгийн ихний би одоо том агуулгаар нь яриад үзэх юм бол хамгийн эхлээд хаашаа явмаар байгаа улсынхаа талаар амар сайн судалгаа хийх хэрэгтэй. Тухайн улсынхаа нөгөө түүх, соёл, байршил, ямар улсуудад хэлж гин, ямар хэл ерөөхдөө зонхилж гин гэдэг маш сайн анхаарах хэрэгтэй. За үүний талаар хэрвээ та шийдвэрээ гаргацсан бол дараагийн асуудал нь хот. За ихэнх хүмүүс ингэж хараад үзэнгүүт яг нөгөө нийслэл нь ч юм уу нөгөө төвөө дагсан байна гэж тэгээд идэг. Тэгэхээр энэ дээр яг нэг зүйлийг анхааруулж хэлэхэд одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улс дээр жишээ аваад үзэх юм бол нийт 52 мужи байдаг. 52 мужи дотор зөндөө том жижиг хотууд, дүүргүүд байдаг болохоор ер нь яг аль хот руу явах чинь гэдэг бол амар том судалгааны асуудлууд бас болж ирнэ. Тэгээд хамгийн чухал одоо миний хүмүүст өгдөг зөвлөгөө юу гэхээр та өөрөө том хотод сонирхолтой байна уу, жижиг хотод сонирхолтой байна уу? За том хот руу явахын давуу тал нь юу вэ гэхээр нөгөө хүн ихтэй тий одоо дэд бүтэц арай сайн хөгжсөн ч гэдэг утгаараа юм уу одоо боломж болцоонод арай өндөр гарч ирдэг. Харин тэгсэн ирнэ өртөг хамаагүй өндөр байдаг. Жижиг хотууд руу явж байгаа нөхцөл дээр боломжууд арай жоохон бага олддог ч гэсэн өртөг жоохон бага байна гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр шийдвэрийг гаргахдаа та бүхэн яг юун дээрээ сайн анхаарах нь амар зөв гэсэн үг. Таны яг одоо эхний ээлжний санхүүгийн боломж нь ямар шүү байна. Үүн дээрээсээ харж агаад одоо илүү боломж руугаа суйрлах уу эсвэл одоо санхүүгийн нөхцөл байдлаа харах уу гэдэг маань илүү зөв сонголт болоод гарч ирж байгаа шүү. За дараагийн нэг өгөх судал одоо зөвлөгөө яг юу вэ гэхээр хэрвээ та боломжтой бол тухайн улс руу ч юм уу хот руугаа аялаад өөрөө одоо яг аялагчийн журмаар биш за би энэ хотод энэ улсад ч юм уу урт хугацаанд амьдарч болох эсэхээ нэг хараад үзвэл зүгээр. За яг харах боломжгүй нөхцлүүд бол мэдээж зөндөө олон хүмүүст байгаа те. Тэгэхээр үүнийг яаж давж гарах боломжтой байдаг вэ гэхээр тухайн улсад ч юм уу магадгүй влог хийдэг, бичлэг хийдэг хүмүүсийн одоо бичлэгүүдийг бас сайн үз. Зөв ямар хүмүүс юун дээр анхаар гэж юм, юунд давуу тал гэж юм, энийг сайн анхаарах хэрэгтэй. Мөн түүнчлэн ерөнхийдөө яг нийтлэлүүд бас уншаад үзэх юм бол нэлээд зүгээр. Миний өгмөөргүй байдаг нэг зөвлөгөө юу вэ гэхээр зарим хүмүүсийн яг хийдэг судалгаа гэдэг зүйл нь Facebook-ын зүйл жишээ авахад Испанд байдаг монголчуудын групп гэдэг групп руу за одоо юу гэдэг юм Барселонад амьдрахад ямар вэ гэдэг ингэ биччихдэг. Тэгээд хараад үзсэнгүүт яг тэр комментын доор нь тухайн улсад бүр очиж үзээгүй, амьдарч үзээгүй хүмүүс жоох юм тоол гэх үү те ингээд худлаа мэдээллүүдийг хүмүүст өгөөд идэг. Худлаа эсвэл буруу мэдээллүүдийг өгөөд идэг. Тэгэхээр одоо л яг Facebook-ийг их сурвалж гэж авч үзэхгүйгээр байх нь хамгийн зөв. Тэгэхээр яг өөрийн бас бодож байгаа өөрийн судалгаагаа бол маш сайн хийх нь бол амар зөв болж гарч ирж байгаа шүү. За одоо дараагийн зөвлөгөө гэх үү мэдээлэл нь юу вэ гэхээр байрны түрээс юунууд яаж явдаг вэ гэсэн асуудлууд байгаа. За Европын нөхцөл дээр болохоор ихэвчлэн 2 дээр нэмэх нэг ч юм уу 3 дээр нэмэх нэг 1 дээр нэмэх нэг гэж явдаг. Тэрний юу гэсэн үг гэхээр түгээмэл нь 2 сарын депозит буюу 2 сарын нөгөө нэг барьцаа за тэгээд 1 сарын одоо байрныхаа мөнгийг урьдчилж өгдөгөө гэж ойлгож байна. Тэгэхээр хэрвээ таны байрны мөнгө 1000 евро байвал ойролцоогоор 3000 евро төлжиж та байраа одоо юу байна гэсэн үг. Одоо байраа түрээслэх боломжтой гэсэн үг. За энэ дээр хит хэдэн би анхааруулах. Би одоо бараг 30-40-од улсаар аялаад яваад ажиллаад одоо сурж исэн хүний хувьд хэлэхэд бол нэг зүйл нь байрны эзнийхээ талаар бас тодорхой хэмжээнд мэдж авах хэрэгтэй. Бас нэг чухал зүйл нь байрны эзэнтэйгээ за 100% биш юмаа гэхэд ядаж 70-аас 90% одоо ойлголцолтой байх хэрэгтэй. Та хоёр ядаж англи хэлээр ч юм уу хоорондоо асуудалгүй ойлголцдог байх хэрэгтэй. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь тухайн одоо байрны эзэнтэй одоо холбоо харилцааны системийг гэрэн дээр яг ямар системээр явж байгаа гэдгийг сайн тусгаж өгөх хэрэгтэй. Жишээлх юм бол мэйлээр явсан харилцааг альбоосын хуулийн харилцаа гэж үзэх үү, мессежийг үзэх үү, эсвэл утсаар ярьсныг үзэх үү. Тэгэхээр
Миний одоо эргэн тойрны хүмүүстээр болж исэн одоо нэг асуудлуудыг яриад үзэх юм бол яг нөгөө мессежээр бүх харилцаанууд ихэнх харилцаанууд нь явцсан. Тэгтэл тухайн хоёр хүний хооронд нөгөө нэг асуудал гарсан чинь гэрэн дээр юугаар заагдсан бэ гэхлээр имэйлээр заагдсан мэдээлэл бол албан мэдээлэл, бусад мэдээллийг албан мэдээлэл бишгээд заагдсан байсан. Тэгтэл одоо манай найз бол үүнээс болоод бол одоо нөгөө депозит буюу байрныхаа хадгалуулсан нөгөө мөнгөө бүтэн буцааж аваагүй ч юм уу иймэрхүү асуудлууд бас гарсан байд юм байлээ. Тэгэхээр үүн дээрээс анхаарч үзээрэй. Ер нь бол нөгөө энэ байрны депозитыг авна гэдэг бол нэлээд хэцүү байдаг. Тэгэхээр байрандаа нэлээд нөгөө гамтай байгаарай. Хамгийн чухал зөвлөгөө юу вэ гэхээр байранд орохдоо байрны эзэнтэйгээ хамт бүх юмыг одоо зураг хэрэгслийг бүгдийг зурагжуулж баталгаажуулж авах хэрэгтэй. Тэр одоо сандал ширээ зурагдсан байна уу, эвдэрсэн байна уу, бүх зүйлүүдийг шалгаад бичлэг болон зургаар авах хэрэгтэй. Авсан бүх зураг бичлэгээ байрны эзэн рүү явуулах хэрэгтэй. Энэ ч гэсэн байрнаа хүлээлгэж өгөхдөө ч гэсэн одоо та 1 жилийн өмнө түрээсэлсэн байсан бол хамаахгүй энэ зураг бичлэгүүдээ бүгдийг яг нөгөө гаргаж ирээд хоорондоо тулгаад тэр ямар нэг зүйл эвдэрсэн бол үүн дээр яаж шийдэлцвэ гэдгээ бас нэлээд сайн анхаараарай гэж зөвлөе. За дараагийн бас яг үүнтэй холбоотой зөвлөгөө юу вэ гэхэлэр байрны одоо нөгөө нэг скамууд буюу одоо нөгөө ловерддаг юмхүү зүйлүүд зөндөө байдаг. Тэгэхээр одоо тухайн бичиг баримт болон одоо бичиг баримтуудыг бол маш сайн судлах хэрэгтэй байдаг. За би үүн дээр бол яг нэг зөвлөгөө өгчмөр байгаа зүйл нь агентаар явхад бол мэдээж илүү зардал гарч байгаа. Гэхдээ агентаар явсны хамгийн магадгүй том давуу тал нь та илүү том эрсдлээс өөрийгөө хамгаалах илүү боломжтой юм шиг надад санагдаад байдаг. Тэгэхээр байрны агентууд бол нэг ойролцоогоор яг мэдээж улс олноос хамаарат нэг 200-аас нэг 500 евро нэмж та юм уу эсвэл нөгөө байрны эзэн бол төлдөг. Энэ нөгөө улсаас хамаараа жоох өөрөөр байдаг. Тэгэхээр ер нь бол байрны агентуудаар явчихвал илүү найдвартай байдаг. Яагаад тэгэхээр эдгээр нөгөө нэг байрны эзэнтэй бүх одоо баримт бичиг бүгдийг нөгөө бүрдүүлсэн бүх юм нь ойлгомжтой байдаг болохоор одоо бүхэл бүтэн депозит байрны юутайгаа алдахгүй тулд яг агентуудаар яг үнэхээр найдвартай байраа хайлгуулад явуулсан одоо миний хувьд бол хамгийн одоо эрсдэл багтай шийдвэрүүдийн юу гэж зөвлөнө гэсэн үг. Одоо шийдвэр гэж зөвлөнө гэсэн үг. За магадгүй гадаадд байр авах байгаа ч юм уу те арай байр авах байгаа эсвэл урт хугацаанд амьдарч байгаа хүмүүсийн зөвлөгөө юу вэ гэхээр хуульчтай байх хэрэгтэй. Тэгэхээр тухайн хуульчийг таны бүх бичиг баримтуудыг зохицуулдаг учраас үүний тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд мэдээжээр тухайн одоо нөгөө нэг төсөл байна уу зүйлүүдийг бол та өөрөө заавал очиж судлах хэрэгтэй, харах хэрэгтэй, харьцуулах хэрэгтэй. Тэгээд хөрөнгө оруулалт хийгээрэй гэж би та бүхэн зөвлөе. Тэгээд зарим улсын одоо нөгөө нэг мэдээжээр те байрны хөрөнгө оруулалт хийх юм бол нөгөө нэг алтан виза гэж ярьдаг те Европод. Тэр визаг авахын тулд бас боломжтой байдаг. Тэгэхээр үүнийг харахтаа нөгөө тухайн улсын хууль нь яаж өөрчлөгдөж ийн, хэдий хэмжээний энэ хөрөнгө оруулалтууд яаж байж иж ордгоо гэдгийг маш сайн одоо нэг хуульчтайгаа зөвлөдөж ярилцаарай. Үүнийг бол та бүхэнд бол зөвлөмөр байна. За магадгүй миний дурдаагүй хэдэн одоо нэг байран дээр явах зөвлөгөөнүүд одоо сүүлийн зөвлөгөөнүүд яг юу вэ гэхээр өөртөө мэдээжээр нөгөө нэг ихтгэлтэйгээр хэрэгтэй хүмүүсээс одоо нэг санаа зовхгүйгээр мэдээллүүдийг бас асууж сайн сураарай. За тэгээд мэдээлэл бол дутна гэж бол байхгүй. Тэгэхээр хамгийн чухал зүйл бол судалгаа хэрэгтэй, яарах хэрэггүй. Томоос ахуулаад жижиг хүртлээ тухайн одоо нэг ямар хэсэгт амьдарч ийн, яах чинь гэдгээ одоо аль болох боломж нөхцлөө бүрэн ашиглаад судлаарай гэж та бүхэндээ зөвлөмөр байна. Би юу нэг хэлэх явсан мартчихэж. Байрны түрээсүүд ер нь ямар шүү байдаг вэ гэдгийг би яг хуу Европын нөхцөлдөө бүсчлээд хэлчихье. Байранд ороход бас хэрэгтэй бичиг баримтуудыг бас дурдах хэрэгтэй мэн гэдгээ бас сая санчлаа. Тэгэхээр байранд ямар хэрэгтэй бичиг баримтууд байдаг вэ гэхлээр гадаад босорт хэрэгтэй байдаг. Хэрвээ сургуульд сурж байгаа бол сургуульд одоо тэнцсэн урилга, магадгүй виз, за тэгээд ажиллаж байгаа бол ажлын газрын тодорхойлолт. Одоо ер нь бол Европод бол энэ бол нэгэн түгээмэл болчиход байгаа. Тэр нь юу вэ гэхлээр их усүр одоо орлогын их усүр. Тэгэхээр орлогын их усүрээ нотолж ийж бас нөгөө нэг тухайн байранд орж болохгүй гэдэг зүйлүүд бас нэлээд яригддаг болсон байгаа. Сүүлийн одоо яг 3-4 жилүүдийг анзаараад үзэх юм бол
За тий байрны түрээсүүд. За байрны түрээсүүд гэдээ аваад үзэх юм бол энэ нөгөө нэг хотоосоо улсаас хамаараад бас нэлээд өөр нь. Одоо зүүн Европ бол хамаагүй нөгөө нэг хямдхан байдаг. За тэгээд илүү баруун Европ руу яваад байх юм бол нөгөө нэг зардал нь жишээлбэл нэлээд өөр болоод явцдаг. Тэгэхдээ тухайн одоо юунуудаа ч гэсэн нөгөө нэг хотоосоо хамаараад бол бас нэлээд одоо нэлээд өөр болцдог. Давхар бас аялал жуулчлалын нөгөө сезоноос хамаараад зундаа бас нэлээд одоо өртгүүд бол бас өндөр болоод явцдаг шүү. Ер нь зүүн Европ руу одоо хэдийн хэмжээнд төсөөлөх нь бас зүгээр вэ гэвэл миний бодлоор яг тухтай бас нөгөө ганцаараа байя гэвэл нэг 400-аас 1000 евро. За өнөөдрийн ханш 4000 жоохон гарантай байх. Гэтэл яг тоо бодоход амраар 4000-аар үржүүлээд үзье гэвэл нэг ойролцоогоор Монгол төгрөгөөр 1.6 сая төгрөгөөс нэг 4 сая төгрөгт бол гайгүй байрууд бол одоо түрээслэх бүрэн боломжууд бол байгаа. Илүү баруун Европ руу ороод ирэх юм бол 800 евроос эхлээд за 1500 еврогийн хооронд бол нэлээд юм боломжийн байрууд бол гарч ирнэ гэж үзнэ. Тэр нь нэг монголоор нэг 3.2 сая төгрөгөөс эхлээд нэг ойролцоогоор 6 сая төгрөг хүртэл бол байдаг. Гэхдээ энэ бол мэдээж нөгөө хотуудаас хамаараад бас өөр байдаг шүү. Заримдаа одоо жишээлбэл Итали дээр аваад үзэх юм бол Ром, Флоренс, Милан бол нэлээд өндөр өртөгтэй хотуудын нэгд ордог. Тэнгүүд арай нөгөө жижигэнтэй одоо Ромоос жишээлбэл нэг 40 минутын одоо зайтай хотод гэхэд бүр 300 еврогоор ч юм уу байрууд олдох, өрөөнүүд олдох ч юм уу иймэрхүү кейсүүд бас байдаг болохоор та бүхэн судалгаа мэдээлэл маш сайн хийгээрэй гэж зөвлөе. За дараагийн бичлэгээр та бүхэндээ уулзцаагаад баяртай байна. Баяртай.